сайн байна уу гэх юм үнэс шүү дээ. За энэ удаагийн бизнесийн дугаар эхэлж байна. За манай эхний мэдээ бол жижиг дунд бизнес эрхлэгч одоо манай одоо гарч иж байгаа шинэ таксины бизнесийн одоо сурвалж байгаамаа. За та бүхэн авч үзнэ. За сайн байцгаана уу хэрхэн мөндөд үзэгчтэй. Бид яг одоо стартап бизнес буюу дөнгөж бизнес шинээр эрхэлж буюу нэгэн жирийн нэг иргэнтэй уулзаад байна. За сайн байна уу хэрхэн. За сайн байна уу. За таны хэн гэдэг вэ? За намайг Тайлер Хогтой Андрев гэдэг. Тэгээ энэ одоо Лос Анжелес хотод одоо стартап бизнес эхлэж байгаа нэг чиглэл тэ хүн байна. За та ер нь бол ийм такси үйлчилгээг хотдоо санал болгоод байгаа шүү. Тэгээд надад нэг асуулт байна л да. Ааха. Одоо яаж та үйлчлүүлэгчтэй олж байна? Би ер нь үйлчлүүлэгчтэй ер нь имлэг мэмлэгийн орж ер нь бол хүн хэрэгэлдэг газар явнаа гэж явчихдیں۔ Одоо манай хотод аль хэзээ танигдсан Бурутиноос такси гэдэг байгаа шүү. Тийм. Энэ бол жолооч залгууч шууд уцаар ирж болдог. Танд тийм үйлчлэг нь байхгүй мэн тийм ээ? Байхгүй. Шууд ер нь таарсан газараасаа л хүн авчихна гэсэн үг үү? Тийм шууд л зам дээр зогсож хүн гээл авчихна. За та энэ машинуудаар нь хэдээр оруулж ирж байна? Ерөөсөө энэ ч бас хямдхаа. Тэр нь бол оруулж ирж байгаа. Тэгээ нэг дороо нэг хідэн бас нэг ажилчид хайж байгаа. Тий. За тэгээд таны хувьд одоо бэрхшээлтэй зүйл нь юу вэ? Бизнес эхлүүл. Бэрхшээлтэй зүйл жоо санхүү юм болоо. Та одоо энэ компанийн өөрөө захирлан гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тий. Тэгэд өөрөө бас ажилдаг. Тийм. Их хөдөлмөрч залуу. За баярлалаа их мөндөд үзэгчтэй. Дараагийн мэдээнд орцгоё. За үзэгчтэй дараагийн мэдээнд орцгоё. За энэ 7 хоногт манай Лос Анжелес хотод хурандагийн 7 хоног явж байгаа. За энэний талаар сурвалжсан сурвалжийг үзье. За сайн байцгаана уу их мөндөд үзэгчтэй. Бизнесийн сурвалжлагч Эдэн байна. За тэгээд бид нар цагдаагийн 7 хоногийн шинээр аян эхлээд одоо 4 дахь хоногт явж байна. Тэгээд энэ талаар цагдаа нарынхаа сэтгэлдлийг сонсцгоё. Сайн байцгаана уу? За сайн байна уу? Хоёр шинэхэн офицер болоод тэгээд энэ хай команд болсон. Тийм үү энэ 7 хоногийнхоо явсан. Яг тийм хэрэг мэ. Тийм. За энэ дээр үүдээ тариуцлага хэрэг ирж байна. Та хоёр. За би бол офицер болоод яг л 1 сар болж байна. Тэгээд 1 сар болоод шууд ингээд хурандагийн албан тушаалыг авч хашиж байгаа да. Одоо маш их хариуцлага. За мөн одоо миний сахилга бат ер нь агуу ингээд энэ 7 хоногийн турш ингээд им сервис болж байна л да. За тэгээд одоо ингэж өөрчлөсөн болонгууд яг LSPD буюу манай цагдаагийн байгууллагын яг хувийн рүү чиглэсэн биш. Яг байгууллагын дотоод зохион байгуулалт ингээд албан тушаалын шатлалыг ингээд хэвэн болгох зорилготой. За мөн дотоор уур амьсгалаа сайжруулах тийм зорилготой юм 7 хоног үргэлжилж байна. За тэгээд манай өмнөх хай командууд маань олонгууд кадет болоод тэгээд зарим офицерууд маань дээд албан тушаал твшээд ингээд ийм 7 хоногийн турш ийм 7 хоног болж байна. Энэ 7 хоногийн турш таны сэтгэл их таатай байгаа л та тийм. За таатай гэсэн чашийн хариуцлага нэмэгдэхийн хэрээр ачаалал нэмэгддэг юм байна. За эмэгтэй албаагч. Миний хувьд болохоор шүрэн бас яг ингээд бидний хай командуудыг ямар шууд хариуцлагатай байдаг яг юу үзэж туулдаг гэдгийг бас өөрийн биеэр мэдэрч байгаа даа. Айгүйх туртаг хуримтлуулж байна. Бас гоё ярилт. За тэгээд ер нь ирээдүйдээс өөрөө хурандаа алах зорилготой болохоор яг ийм юм байд юм ба шүү гэд мэдээж авч байгаа даа. Айгүйх таатай байна. Хуримтлуулж байгаа гэсэн үг тийм. За хоёр албаагчтай баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За тэгээд өмнө хай команд байжгаад одоо засан хүмүүжүүлэхийн харгалзагч нар болсон их хүмүүсттэй үргэлжлүүлье. За сайн байцгаана уу? Сайн байна уу ирэх мэ? Здравствуйте. Майкл Морфи гэдэг шүү. Тоны бэнэтэнэ. За та өмнө хай команд байсан тийм үү? За албан тушаал нь буураад ямар хөө байна? За ер нь бол сонсогч одоо манай албаагчд ер нь яаж ажил хийдэг те? Ер нь ямар хөө нөхцөлд ажилладаг, ажлын уур амьсгал, харилцаа соёл те? Тэр бүгдийг
судалж авлаа гэхдээ. Одоо ер нь ирээдүйд яаж ажиллах хэвээр ямар шийдвэр гаргах хэвээр гэдгийг ухаарж байна. За Чиг шүү. за таны өдрөх мэн. Миний хувьд юу гэдэг нэг хааж үлдээ хараагүй те харж байгаа шлэн те зөвхөн тавлаа гоё. Тэгээд харж байгаагүй те үлдээсэн юмудаа ерөнхийдөө харж авж байна. Тэ. Майкл Морфи эрхмийн хувьас харахад ер нь хай командууд нь дэрлэлд орж ирж байна. Дээрлэлд орж ирдэггүй шүү дээ. Орж ирэхгүй байгаа юу? Орж ирэхгүй гоо судлах. За баярлалаа. Орж ирэх аава наслага. Одоо би бол ингэж бодод байгаа л да манай энэ сонсогч байсан зэр байсан нөхдүүд дэшээ гинт гараад ирэнгүүт ялчгүй сочирж байгаа болов л гэж бодож байна. Гинт ийм үүрэг хариуцлага өөрсдөд нүрээд ирэнгүүт ямар шийдвэр гаргахаа мэдгүй те. Учраас хариуцлагатай албад тушаал шүү дээ тэгт. Маш жоохон зочирж байгаа болов л гэж бодож байна. За баярлалаа хоёр албаагчтай. Дараагийн мэдээ рүү орцгоё. За дараагийн мэдээ. Хууль бус оролцооч талаар энгийн иргэнээс тэглийг сонсгоё. За сайн байцгаана уу хүндэт үзэгчтэй. За бид тэгэхээр иргэнээс хууль бус уралдаанчдын талаар санал бодлын асуугаар ирлээ. За сайн байна уу хөө? За сайн байна оо. За та нар юуцсан нэвтрүүлэгтээ өөрсдөө баярлалаа. За баярлалаа. За танаас асуух өнөөдөр хэд хэдэн асуулт байна. За. За та хууль бус уралдаанчид хотод тэр аюултай гэж үзэж байна. Хувийн бодол. За ерөнхийдөө хууль бус уралдаанчдын талаар их одоо бодсон байдгүй гэсэндээ одоо гэртээ амар тавин эхнэр хүүхдүүдтэйгээ яг би эхнэр хүүхдтэй гэхдээ эхнэр хүүхдүүдтэй байхад ингээд чимээ шуугантай моторных нь хянгалсан дуунууд амар чанга байдаг болохоор ерөнхийдөө тав тухтай байхад саад болдог л доо. Тэгэхээр ер нь амар тавин байдлыг чинь маш ихээр алдагдуулдаг. За та өмнө энэ аюултай одоо уралдаанд хоригт орж ирсэн үү? За нэг биш нэлээд хэд удаа ерөнхийдөө оролцож гар би өөрөө явж ирсэн удаанууд байгаа. Гэхдээ ерөнхийдөө сүүлийн үед тэр насар багассан. Ер нь уралдах сонирхол багассан. Энэ бас аюултай шүү дээ тий нэг талаар. Тийм ээ. Ерөнхийдөө юуцсан хамгийн ихний эрсдэл гэхэд бол автосолд орох боломжтой байна. За дараач эрсдлүүд ингэвэл хүмүүсийн өөрсдөө нэрийг нууцлж өөрөө царай төрхийг нууцлж ордог болохоор гадны халдлагад нөртөх бас боломжууд байдаг л да. Тэгэхээр одоо манай Лосонтоос аюулгүй хотод энэ маш аюултай үзэгдлээ гэж хэлэхээр байна. За дараагийн асуулт. За хулгай машинаар хөвчлэн уралддаг гэсэн мэдээлэл байгаа энэ талаар. За наад чи ерөнхийдөө бол өрөөсгөл ойлголт доо. Ер нь бол дийлэх хүмүүс өөрсдөө хөө эзэмшлийн машинтайхаа улсын дугаарын солиод нууцлаад ч юм уу те эсвэл гэлрутер хаагаад оролдог байгаа. Хулгай машин гэдэг нь арай жоохон өрөөсгөл ойлголт гэж санагддаг юм аа. За танаас дахин нэг асуулт сууя. Та хотын захирагч байсан бол эдгээр хууль бус уралдаанчид хэрхэн арга хэмжээ авах вэ? Тэгэд энэ уралдааныг хэрхэн зогсоох вэ? За би өөрөө яг тийм гэгээлэг талаас шийдэж ер нь чадахгүй дээ. Ерхэд тиймэрхүү зам надаас холоор. Би ер нь бол тийм дээд эрх мэдэлтэн байсан бол бас л өөрөө уралдаад явж байсан баг та. Өөрөө энэ нэгднэ гэсэн үг тийм ээ? За тэгэхээр баярлалаа эрх мөндөд үзэгчтэй. Мэдээллийг бэлтгэсэн Эд Маялэр байлаа. Манай хотын цаг агарын мэдээг шинээр битээ хэл буюу манай нийс нэвсийн шинэ цагааны хөтлөгч маань одоо студид шууд амжуулах болно. Тэгээ та бүхэн битээ хэлний цаг агарын бололд хамтаагаарай. Сайн байцгаана уу Лос Анцелес хотын иргэдээ. Бид Ньюсийн цаг агарын болыг эхэлж байна. Нэг хэмжээнд өвлийн хүйтэн давлгаа үргэлжилж өнөөдөр бүх дүүргүүдээр тас орох төлөвтэй байна. Өнөөдөр Лос Анцелес хотод маань өдөртөө хасах 2-аас нэмэх 2 хэвийн хооронд бэлзэж шөнөдөө хасах 6 хэм хүртэл хөтөрнөж тас үргэлжлэн орох төлөвтэй. Мөн салхи хойд зүгээс 5-8 м/сек хурдтай хүйтэн жавартай салхилан тас болон манангийн улмаас үзэгдэх орчин 40-60% барсан байна. Хотын их зам халтаргаатай тас тогтсон учраас замын хөдөлгөөнд оролцогч иргэд халтаргаа гулгаанаас сэрэмжилж гүүр, уулзвар, хурдны замаар болгоомжтой зорчих.
Мөн шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байхыг Лос-Анжелес хотын цагдаагийн газар болон эрүүл мэндийн газраас анхааруулж байна. Одоо маргаашийн цаг агаарын урьдчилсан мэндийг хүргэе. Маргаан шүтгэртэй хасах 3-аас нэмэгдэх хэмийн хооронд хэлбэлцэж, оройдоо хасах 8 хэм хүрч хүтэрнэ. Өдөртөө хур тунцс багтай шөнөдөө дахин их хэмжээний тас орох төлөвтэй. Мөн 7 хоногийн ерөнхий цаг агаарын төлөв байдлыг хүргэе. 7 хоногийн турш цас орох учир цастай өдрүүд үргэлжлэхнэ. Температур тэг хэмээс дээш гарахгүй бөгөөд хотын зах, уулын бүсэд тасан шуурга үүсэх магадaltaй. Тийм учраас иргэд болгоомжтой жолоо барьж, машиндаа өвлийн дуугүй суйрлуулж, гинти ослоос сэргийлж, хурд хэтрүүлэхгүй. Дулаан хавц биелийн өмсгийг хүсье. Энэ 7 хоногийг сайхан өнгөрүүлээрэй. За Weasley-ийн цаг агарын болон байла. Та бүхэн Weasley-ийн согтойгоо орхин байгаарай. За баярлалаа.